Энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын ерөнхий сайд Инхолд манай улсад аль биесний айлчлал хийж байгаа эрхэмдээд хунтааж Нарухито нар оролцлоо. Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн энэ жил тохиож байгаа. За мөн Японд Монголын жил болгон зарласан зэрэг олон арга хэмжээ давтаж байгаа юм ба. За манай хоёр улсын харилцаа ижүүрэн түншлийн төвшөнд хөгжиж байгаа. Энэхүү харилцааг өргөжүүлэх, хоёр ард түмний бие биедээ итгэх итгэл дотн харилцааг ойртуулахад эрхэмдээд хунтаажин айлчлалч гол үүрэгтэй гэж Монгол Улсын ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцолж байлаа. Монгол улс эдийг зах зээлийн эдийн засаг шилжилтийн үеэ үндсэнд нь дуусч доктортой хөгжлийн шин шатнд тулж ирээд байна. Мэдлэг тулгуурласан эрчимтэй хөгжил бүхий эдийн засгийг бий болгоход шийдвэрлэх хүчин зүйл нь сайн чадварлаг боловсон хүчин бэлдэх асуудал байх нь ойлгомжтой юм а. Монгол Японы хамтын ажиллагааны нэг гол чиглэл нь энэ байж танай төвийн гүйцэтгэх үүрэг оройл нэмэгдэн гэдэгт би итгэл дүүрэн байна. Энэхүү ёслолын арга хэмжээнд Япон улсын угсаа залхамжлах эрхэмдээд хунтааж Нарухиточ мөн үг хэлсэн. Тэрээр хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд ялангуяа ард түмнийг ойртуулахад чухал үүрэгтэй энэ төвийн 5 жилийн он арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байгаагаа хэлж байсан. Мөн боловсон хүчнийг хөгжүүлэх, Япон улсыг сонирхож, Японы ард түмний амьдрал зан заншлыг судалж байгаа хүмүүст гүүр болж байгаа энэ төвийн ололт амжилтанд илүү ихийг хүслээ. Монгол Японы төв нь Монгол улсын зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед боловсролын чиглэлээр ажиллаж боловсон хүчнийг хөгжүүлэх зорилготой байсан 5 жилийн ойд нь оролцож байгаадаа баяртай байна. Японы ард түмэн Монголыг сум очд орн төсөөлж ойр дотн ханддаг. За өнгөрсөн жил Монгол дахь Японы жилийн хүрээнд хүмүүс Монголыг их мэддэг болсон. Туйлын найрсаг, найрамдалт харилцаанд за мөн Монголын нийгэм эдийн засагт зайлшгүй хэрэгтэй төв болохыг хүсэж байна гэж эрхэмдээд хунтааж хэлсэн юм а. Монгол Японы төвөөр өнгөрсөн 5 жилийн хугацаанд үйлчлүүлсэн хүний тоо өнөөдөр 600 мянгаыг холд авжээ. 5 настай бяцхан жаалаас эхлээд хүссэн хүн бүхэн энэ төвөөр үйлчлүүлэх боломжтой. За 7 хоногт нэг удаа нэг ангийнхныг хүлээн авч цаасан нугалбарын хичээл заадаг. За энэ сургалт эхлснээс хойш өнөөдөр 119 дэх хичээл нь орж байгаа тухайга хунтаажид танилцууллаа. За ер нь Японыг сонирхох монголчуудын тоо ялангуяа залуучууд эрс ихсэж байгаа гэж Монгол Японы төвийнхэн ярьж байсан юм а.